даатгалын сангийн орлогын 80% бүрдүүлдэг нийслэлийн нийгмийн даатгалын газар өөрийн гэсэн тохилог байртай болжээ. За өнөөдөр тус байгууллагын шинэ байрны нээлт болсон байна. 1994 онд нийгмийн даатгалын тухай багцхуул батлагдсны дараа нийслэлийн нийгмийн даатгалын газрыг байгуулжээ. Байгуулагдсан цагаасаа өөрийн гэсэн байргүй явж ирсэн тус байгууллага ийхүү өөрийн гэсэн байртай болж иргэдэд нэгцгийн үйлчлэгийг үзүүлж эхэллээ. За 21 жилийн түүхэндээ бид хүн бас өөрийн гэсэн байргүй явж ирлээ. Нийслэлийн төр захиргааны байрнуудад нийгэм даатгалын ерхий газрын зарим нэг өрөөнүүдэд ингэж үйл ажиллагаа явуулж ирсэн. Өнөөдөр одоо Хавал дүүргийн нийгэм даатгалын хэлтсэн хүчин барилгыг нурааж суурин дээр нийгмийн даатгалын нийслэлийн нийгмийн хамгааллын төвийн шинэ байшин өнөөдөр ашиглалт орж байна. Нийслэлийн нийгмийн даатгалын газар нь нийгмийн даатгалын санд 180 төгрөгийн орлого төвлөрүүлдэг. Үүнээс жилдээ 400 гаруй тэрбум төгрөгийг тэтгэвэр тэтгэмжид зарцуулдаг байна. Мөн нийслэлийн аж ахуйн нэгжүүдийн 80 гаруй хувьтай нь харьцдаг томоохон байгууллагуудын нэг юм а. Нийгмийн даатгалын байгууллагын хувьд бол тогтолцоон шинжилгээ гэж байгаа. За тэгээд нийгмийн хамгааллын салбарт бидний одоо барьж байгаа холбоодлого бол нэг цагийн одоо үйлчлэгийн төвүүдийг бий болгох юм. Иргэдэд ажиллах очрол багт үйлчлэгээний одоо тэр орчныг бий болгох гэж. Тэгээ нийслэл бол хүн амын одоо 50 гаруй хувь амьдардаг. Одоо нийгмийн даатгалын одоо шимтгэлийн орлогын төлөвлөгөөний бараг 70-80%-ийг нийслэл төвлөрүүлдэг. Иргэд одоо маш олон тэтгэвэр авагчдад бас үйлчлэг үзүүлдэг. Ийм байгууллага л да. 1950-60 оны өндөр төрөлттэй үеийн иргэд одоо тэтгэврт гарч байна. Мөн 1990 оны бага төрөлттэй үеийн иргэд ажлын байран дээр гарч байгаа нь олон хүнд бага хөдөлмөрийн хүч зарцуулагдаж нийгмийн даатгалын сангийн орлого эрс буурч байгаа учраас нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг арвижуулах, эргэлтэд оруулах шаардлага байгаа. Иймээс нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг 5% хүүтэй орон сууцны ипотекийн зээлтэй уялдуулах ажил хийгдэж байна. Цаашид ч сангийн хөрөнгийг нэмэгдүүлэх олон ажил хийгдэнэ гэлээ.